Нэм гараг. Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дахин мэдчилж байгаадаа баяртай байна. Захим хичээл маань эхлээд удаагүй мэт санагдж байгаа ч аль хэдийн 11-р хичээлээ үзэх болжээ. Одоо бид замынхаа талд хүрч дараагийн хагас хэсэгтээ орж байна. Өнөөдрийг хүртэл судалсан бүх хичээлүүд танд Бурхны хайрыг илүү ойлгож мэдхэд чинь тус болж чадв уу? Ялангуяа бид өмнөх хичээлээр Шаббат буюу амралтын өдрийн талаар судлахдаа амралтын өдөр нь бүтээлийн дурсгалын өдөр бөгөөд биднийг нүглээс чөлөөлсөн авралын дурсгалын өдөр гэдгийг ойлгож авсан билээ. Бурхан биднийг энэ өдрийг мартахгүй байгаасаа гэж хүсдэг. Бид 7 хоног бүр энэ өдрийг санаж өөртөө нь уулзаж байгаасаа гэж Бурхан хүсдэг байна. Гэхдээ би үнэхээр Бурханд талархаж байна. Хэрэг Бурхан бүтээлийн болон авралын дурсгалыг цаг хугацаанд биш, өөр ямар нэгэн эд зүйл эсвэл газарт хадгалсан бол ямар байх байсан бол гэж нэг бодоод үзээрэй. Жишээ нь бүтээлийн болон авралын дурсгалыг тэмдэглэхийн тулд Чингисийн талбайн Сүхбаатарын хөшөөний өмнө цугларх ёстой байсан бол яах вэ? Тэгвэл мэдээж тэр ойр орчмын газрын үн тэнгэрт хатах нь ойлгомжтой. Мөн хол амьдардаг хүмүүс ядарч, мөнгөгүй хүмүүс байнга очиж чадахгүй хэцүүдэх болно. Өвчтөе зовлонтой хүмүүст бөөрч бэрхшээлтэй байх болно. Бурхныг дурсах ажил зарим хүмүүст амархан боловч зарим хүмүүст маш хүнд зүйл болох байсан. Тиймээс Бурхан энэ дурсгалыг аливаа нэг эд зүйлд эсвэл тогтсон газарт байрлуулалгүй цаг хугацаанд тогтоож өгсөн юм. Учир нь баян ядуу, эрүүл өвчтөе, хөгшин залуу гэд бүх хүн цаг хугацааг ижил тэгш эдэлж мөн ижил цаг хугацаанд эвээгдэж чадах учраас зөвхөн сэтгэл байхад цаг хугацаан дотор Бурхантай уулзаж болох нь. Тэгвэл бүх хүн эдэлж болох цаг хугацааны адислал болох амралтын өдрийг энэ дэлхийн хүн бүр хангалттай эдэлсээр ирсэн үү? Та бүхэн маань нэг зүйлийг битгий мартаарай. Одоо болтол энэ дэлхий дээр эзэн сууж байгаа нь Сатан гэдгийг. Сатаны хамгийн дургүй зүйл бол хүмүүс Бурхныг хайрлах явдал юм. Мөн хүмүүс Бурхныг бүтээгч ба аврагч гэж хүлээн зөвшөөрөхийг хамгийн үзэн яддаг. Тэгвэл Сатан амралтын өдрийг зүгээр орхих байсан гэж үү? Өнөөдрийн хичээлээр үүнийг хамтдаа авч үзэх болно. Эхлээд бид Бурхан бидэнд сахихыг тушаасан амралтын өдөр өнөөдөр яг аль өдөр таарч байгааг анхааран үзэх болно. Та нар 7 дахь өдөр нь 7 хоногийн аль өдөр гэж бодож байна уу? Энэ нь 7 хоногийн эхний өдрийг ямар өдөр гэж тооцож байгаагаас хамаарна. Хэрвээ 7 хоногийг нэм гарагаас эхэлвэл 7 дахь өдөр нь бям гараг болно. Хэрв даваагаас эхэлвэл 7 дахь өдөр нь нэм гараг болно. Эхлээд гэртээ байгаа хуанлигаа нэг харна уу? Таны хуанли тэмдэглэгдсэн 7 хоногийн эхний өдөр ямар өдөр вэ? Олон хуанлинууд нэм гарагаас эхэлдэг. Википедиагаас нэм гарагийн тухай хайж үзвэл 7 хоногийн эхний өдөр гэж тэмдэглэсэн байдаг. Энэ талаас нь харвал 7 хоногийн 7 дахь өдөр нь үнэхээр бям гараг юм. Гэхдээ зарим хүмүүс ингэж бодож магадгүй. Зарим хуанлын даваагаас эхэлдэг. Мөн зарим өөр хэлний тойл бичгтээ нэм гараг нь 7 хоногийн сүүлчийн өдөр гэж тэмдэглэгдсэн байдаг. Тиймээс 7 хоногийн эхний өдөр ямар өдрөөр тооцогддгийг Библийн их сурвалжаас олох нь чухал юм. Матай 28:1. Амралтын өдрийн дараа 7 хоногийн эхний өдөр үүрээр Магдалийн Мария болон нөгөө Мария нар булшийг үзэхээр ирэв. Энэ ишлэл нь Иесусийн дахин амьлсан өдөр буюу нэм гарагийн өглөөний тухай өгүүлж байна. Иесус Баасан гарагт загламаад хадагдж, бям гарагт булшинд амарсан бөгөөд нэм гарагт дахин амьлсан. Библи энэ өглөөний тухай юу гэж өгүүлдэг вэ? Амралтын өдөр өнгөрч амралтын өдрийн дараа 7 хоногийн эхний өдөр. Иймээс Библи нэм гарагийг амралтын дараах 7 хоногийн эхний өдөр гэж тэмдэглэсэн. Энэ бол жинхнээсээ еврейчүүдийн 7 хоногийн талаарх ойлголт байсан. Тэд амралтын өдөрт тулгуурлан амьдардаг байсан. Иймээс амралтын өдөр өнгөрмөгц дараагийн өдөр нь амралтын дараах эхний өдөр болж байв. Дараагийн өдөр нь амралтын дараах 2 дахь өдөр. 3, 4, 5, 6. Дахин 7 дахь өдөр нь амралтын өдөр болдог. Иймд Библи 7 хоногийн эхний өдөр ямар өдөр вэ гэдгийг тодорхой хэлдэг. Тэр нь нэм гараг. Зарим хүмүүс ингэж бодож магадгүй. Тэр үед өнөөгөөс
2000 жилийн өмнөх юм. Тэр үед сахиж байсан амралтын өдөр өнөөдрийн өдөртэй адил байсан гэж үү? Та нар үүнд санаа зовох хэрэггүй. Юуны түрүүнд Есүс амралтын өдрийг хэрхэн сахисан талаар харцгаая. Есүс өөрийн өссөн хот Назартаа ирж заншсан ёсороо амралтын өдөр синагогид орж судраас уншихаар босов. Луг 4:16. Есүс ч тухайн үед еврейчүүдийн сахиж байсан амралтын өдрийг яг адилхан сахиж байжээ. Тэд 1500 жилийн өмнө Мосегоос 10 хуулийг авснаас хойш өнөөдрийг хүртэл 7 дахь өдрийг амралтын өдөр болгон сахихаар ирсэн. Зөвхөн хэдхэн хүн биш, бүх улс даяараа бям гарагийг амралтын өдөр болгон сахиж ирсэн. Та нар Монгол улс цагаан сарын баярыг хизээнээс тэмдэглэж эхэлснийг мэдэх үү? Судалж үзэхэд хүннүг үрний үеэс улбаатай гэж үздэг. Одоогоос 2000 жилийн өмнө эхэлсэн гэсэн үг. Жилд ганц удаа тэмдэглэдэг байсан ч бүх улс даяараа 2000 жилийн турш тэмдэглэж ирсэн. Израильч мөн адил. Мосегоос 10 хуулийг авсан тэр үеэс эхлэн өнөөдрийг хүртэл 3500 жилийн турш амралтын өдрийг сахиж ирсэн. Тэдний сахиж байгаа амралтын өдөр ямар өдөр болохыг судалж үзвэл тэр өдөр нь 7 дахь өдөр буюу бям гараг болохыг харж болно. Намайг Вен хотод пастор хийж байхад нэг залуу Израиль руу явж ирээд надад ийм зөвлөгөө өгсөн. Пастра, Баасан гарагийн үдээс хойш Израиль руу нисдэг нислэг маш хямд байдгийн байна. Учир нь тэд амралтын өдөртөө бэлддэг тул Баасан гарагийн үдээс хойш ажилдгүй юм байна. Амралтын өдөр нийтийн тээвэрч зогсдог. Тэд одоо ч Библийн амралтын өдрийг сахисаар байгаа. Иймээс өнөөдөр еврейчүүд сахиж байгаа амралтын өдөр ямар өдөр болохыг хараад үзвэл бид маш амархан Библийн амралтын өдөр нь ямар өдөр болохыг мэдэж чадна. Еврейчүүд сахиж байгаа амралтын өдөр аль өдөр вэ? 7 дахь өдөр буюу бям гараг. Өнөөдөр олон Христэд итгэгчид Бурхны сахихыг тушаасан амралтын өдрийг ням гараг гэж бодож тэр өдөр мөрөгдөг. Гэвч бидний харсан Библийн олон гэрчийн дагуу Библийн амралтын өдөр нь ням гараг биш, бям гараг юм. Тэгвэл хүмүүс хизээнээс бям гарагийн оронд ням гарагт мөргөж эхэлсэн болоо. Мөн яагаад ийм зүйл болсон бэ? Бурхан Даниэл номны зөвгөнлөөр дамжуулан Сатан амралтын өдрийг ням гараг болгож өөрчлөхийг өрчлөн зөвгөнсөн. Би та бүхнийг тэр зөвгөнлийг заавал судалж үзээсэй гэж хүсэж байна. Тэгвэл бям гарагийн амралтын өдөр хизээнээс ням гарагт шилжсэн бэ? Эхлээд Библиэс харвал Есүс Тэнгэр өөд явснаас хойш Есүсийн шавнаар Библийн амралтын өдөр, өөрөөр хэлбэл бям гарагийг сахисан нь маргаангүй. Есүсийн шавнаар сургаалыг дэлхийд даяар түгээж, Есүс бидний аврагч гэдэг мэдээг түгээж эхэлсэн. Үүнд итгэж, Христэд итгэгч болсон хүн бүр мөн Библийн амралтын өдрийг сахисан. Гэвч тэр үед Ром улсын үндсэн шашин нь Митра гэдэг шашин байсан бөгөөд энэ нь нарыг шүтдэг шашин юм. Тэд нар өдөр буюу Сандыг мөрөглийн ариун өдрөө болгожээ. Ийм шүтлэгтэй Ромчуудын хувьд бям гарагт мөргөж буй еврейчүүд ба Христэд итгэгчид маш балмад, мухар сүсгтэй мэт харагддаг байлаа. Гэвч Ромд Христэд итгэгчид маш хурдцтай өсөж байлаа. Тэгэхээр нь Сатанч зүгээр байсангүй. Сатан Ромыг ашиглан Христэд итгэгчдийг ихээр дарамтлан алж эхэлсэн. Та нар Ромын Неро эзэн хаан гэж сонсч байсан уу? Ромд их түмэр гарсан үед Неро эзэн хаан бурууг Христэд итгэгчдэд тогтдог. Түүхч Тацитусын тэмдэглэлд ингэж бичсэн байдаг. Христэд итгэгчдийг зарим нь амьтны арьсанд боож, ногтоор уруулан тасчин алуулж байв. Зарим нь загалмай цовдулж, зарим нь галдан шатааж, нар жаргасны дараа шүнийг гэрэлтүүлэх зориултаар ашиглаж байжээ. Неро өөрийн цэцэрлэгээ тэрхүү үзэгдлийг харуулахын тулд олон нийтэд нээлттэй болгож, өөрөө морин цэргийн хувцас өмсөн хүмүүсийн дунд холилдож явах эсвэл тэрэг унан зугаалж байв. Тэр үед цэрэгт тоглолтууд чээгдэж байжээ. Дараагаар нь Домициан хаан тэргүүтээ Ромчууд олон Христэд итгэгчдийг дарамтлж хавчиж алсаар байв. Тиймээс Христэд итгэгчид зүгтхийн тулд уул талд нуугдж байсан. Та нар катаком гэж сонсч байсан уу? Энэ нь газар доорх агуун оршуулгын газар бөгөөд хавчлагаас зүгтгсад тэнд амьдарч итгэл бишрлээ хадгалж байжээ.
Ингээд 312 онд нэг онцгой үйл явдал болсон. Константин өрсөлдөгч Максентиусыг бут зохиж Ромын цорын ганц эзэн хаан болов. Тэрээр Ромын замбраагүй байдлыг тогтворжуулж, Ромыг нэгтгэхийн тулд шашныг улс төрд ашиглахыг зорилсон. Иймээс тэр өөрөө Христэд итгэгч болно гэж зарласан бөгөөд тэгх нөхцөл нь Бямгаргийн мөргөлийг Нямгарагт шилжүүлэхийг шаардсан. Ингэвэл Христэд итгэгчдийн мөргөл ба нарыг шүтгчдийн мөргөлийн өдөр ижил өдөр болох бөгөөд ингэснээр Ром нэгдэж улс төрийн тогтвортой байдлыг хангана гэж үзсэн. Тоо томшгүй олон хавчлагад залхаж ядарсан учраас зарим Христэд итгэгчид ийм төрлийн улс төрийн саналыг хүлээн авч буулт хийхэд хүрчээ. Ингээд Константин 321 онд дараах тушаалыг гаргав. Бүх түшмэд хотын иргэд болон гар урчууд нарны бурхны өдөрт амарч ажил хөдөлмөрөө зогсоо. Ингээд эцэст нь сүм манай эртний 364 онд болсон Лаудикигийн шашны зөвлөл дээр дараах шийдвэрийг гаргасан байна. Христэд итгэгчид нь Евдэчүүдийн адил амралтын өдрийг залхуурч өнгөрөөж болохгүй. Тэр өдөр ажил хийх ёстой. Харин эзний өдрийг онцгойлон хүндэтгэж боломжийн хэрээр энэ өдөр Христэд итгэгчид ажил хийхээс татгалзах ёстой. Энэхүү тушаал гарсны дараа үнэн ч Христэд итгэгчид Библийн үгэнд дуулуургүй байснаас үхсэн дээр гэж амиа өгөхөд бэлэн байв. Сэргээс зүгтэн уул талд нуугдж, өөрсдийн амралтыг тийм газруудаас олж байлаа. Тэд ертөнцийн тав тухыг орхиж, үхлийн айдастай нүүр тулж байсан ч сэтгэл нь Бурхан дотор амар тайван байсан. Гэвч Бурханы үгийг орхиж, эзэн хааны тушаалыг дагсан хүмүүс бие махбодын түр зуурын тав тухыг эдэлсэн ч Бурхан дотор эдэлж болох жинхэнэ баяр баясгал амралтаа алдсан юм. Түүнээс хойш энэ дэлхий дээр жинхэнэ амралтын өдрийг сахидаг хүмүүсийг харах хэцүү болсон. Эсвэргээрээ эзэн хааны итгэж байсан Ромын сүм улам тэлж, тэр шашин Ромын эзэнт гүрний үндсэн шашин болсон. Энэ шашныг бид Ромын католик гэдэг. Гэвч манай эртний 476 онд хойд зүгийн нүүдэлчин аймагуудын довтлогоо болон дотоодын эмх замбраагүй байдлын улмаас Ромын эзэнт гүрэн мөхлийн ирмэгт үрж, эцэст нь бүр мөсөн мөхөв. Ингэснээр тархаа бутархаа олон улсууд болж хуваагдан өнөөгийн Европын байдал үүссэн. Ромын эзэнт гүрэн мөхсөн ч тэр улсуудыг нэгтгэж байсан зүйл байсан. Тэр нь Ромын католик шашин байлаа. Тэд хэд хэдэн улс болж хуваагдсан ч итгэдэг шашин нь ижил байсан. Тиймээс шашны удирдагчид хамаг эрх мэдэл хүчин хിവэрэ байв. Пап лам хэдийгээр цэргийн хүчингүй байсан ч бусад улсуудын хааттай харьцуулахад бодит хүчтэй байсан. Та бүхэн Каноссагийн доромжлол гэж сонсч байсан уу? Тэгэхэд Хенрих 4-р хаан пап оршин сууж байсан Италийн хойд хэсгийн Каносса цайзын өмнө очижээ. Тэрбээр өөртөө нь уулзахаас татгалзаж байсан папыг хүлээн авахыг гуйж, хүйтэн үлийн үлрэлд нимгэн хувцастай хөл нүцгнэр цайзын үүдэнд 3 өдөр дараалан хүлээсэн байна. Энэ бол дундад зууны үед пап буюу сүмийн эрх мэдэл ямар хүчрхэг байсныг илтгэх үйл явдал юм. Бид дундад зууны үеийг ихэвчлэн дундад зууны харанхуй үе гэж нэрлэдэг шүү дээ. Учир нь Ромын католик сүм энэ үеийн турш хязгааргүй эрх мэдлийг барьж, өөрийн сургаалд эсэргүүцсэн эсвэл дагахаас татгалцсан хүмүүсийг шулам гэж гүтгэн цаазаар авдаг байсан юм. Жинхэнэ амралтын өдрийг сахиж, итгэлдээ үнэнч байсан олон тооны Христэд итгэгчид энэ үед амьнасаа алдсан билээ. Католик сүм олон тооны хуурамч хөдлөг шүтэн, янз бүрийн шашны үзлүүдийг жинхэнэ үнэнтэй хольж хутгсан. Түүнчлэн Бурхны өгсөн 10 хуулийг хүртэл өөрчилсөн байна. Та бүхэн маань намайг битгий буруугаар ойлгоорой. Би католик сүмийг энд шүүмжлэх гээгүй юм шүү. Католик сүм үнэхээр сайн хүмүүс олон байдаг. Миний амьдардаг хороолд бидэнтэй ойр дотн зөв сайхан харьцаатай гэлэн маанаар байдаг. Би үнэхээр тэдэнд дуртай. Бид тэдэнтэй маш дотн харьцаатай амьдардаг. Гэлээч католик сүмийн өнгөрсөнд хийсэн үйлийг үгүйсгэж болохгүй. Ийм католик сүмийн бодлон авилгаас болж олон шашны шинжлэгчид гарч ирсэн юм. Та бүхний сайн мэдэх Лютер, Кальвин, Хус, Жером зэрэг шинжлэгчид энэ үеэр төрж үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Тэгээд л тэднээс өнөөдрийн протестант сүмүүд бий болсон юм. Олон шашны шинжлэгчид шинжлэлийг урайлан дуудахдаа
католик сүмээс бие даан салж гарч ирсэн билээ. Гэвч эдгээр шинчлүүд нь удаан хугацаанд үе шаттайгаар аажмаар явагдсан юм. Зарим сүм итгэлээр зөвийг ойлгож жинхэнэ үнэнд шинчлэгдсэн. Зарим нь санваартнаас ахлагчийн систем шинчлэгдсэн. Зарим нь ус цацах ёслолоос усанд булхах буюу баптизмд шинчлэгдсэн. Үүнээс гадна огт Библийн сургаалын дагуу биш байсан итгэл бишрэл, ёс заншлууд аажмаар засагдсан. Шинчлэлт одоо ч дуусаагүй. Бид одоо ч үргэлжлүүлж байна. Есүсийн шавнараас үнэн сургаал түгж эхлэх үед Сатан энэхүү сайн мэдээг хамгийн үр дүнтэйгээр таслан зогсоохын тулд амралтын өдөр рүү довтолсон. 7 дахь өдрийн амралтын өдрийг нарны өдөр буюу нэм гарагт шилжүүлснээр хүмүүсийн нүдийг үннээс холдуулсан. Хүмүүс амралтын өдрийг алдснаар Христийн шашин бүдгэрч, шашин гихт ч бараг итгэмээргүй олон асуудал үүсгэсэн юм. Шашны шинжлэгчдийн нэгэн дуу хоолой нь зөвхөн Библийг тулгуурлах байсан. Тэд хүний сургаалыг эсвэл сүмийн сургаалыг дагахыг хүсээгүй бөгөөд зөвхөн Бурхны үгэнд захирагдахыг зорьсон билээ. Өнөөдөр та бүхэн яаж байна? Та нар ч мөн зөвхөн Библиэд бичигдсэн Бурхны үгийг даган үнэнч итгэлтэй байхыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол бид хүмүүсийн өөрчилсөн нэм гарагт биш, Бурхны үнэн амралтын өдөр болох 7 дахь өдөр буюу Бямб гарагийг тусгайлан авч ариунаар сахих ёстой билээ. Энэ 7 хоногоос эхлэн та бүхэн 7 дахь өдрийн амралт Бямб гарагт бүтээл болон авралын үйл явдлыг дурсаж Бурханд мөрөх хүсэлтэй байна уу? Би таныг заавал тэгж үйлдээсэй гэж хүсэж байна. 7 дахь өдрийн амралт буюу Бямб гараг нь зөвхөн хуучин гэрээний үеийнхэнд түр хугацаанд сахихаар өгөгдсөн өдөр биш юм. Амралтын өдөр нь хүн гэм нүгэл үйлснээс хойш өгөгдсөн ч тушаал биш. Гэм нүгэл дэлхийд орж ирэхээс өмнө бүтээлийг дурсан санаж тэмдэглэхийн тулд бидэнд өгсөн өдөр юм. Хэрвээ Адам, Ева гэм нүгэл үйлдээгүй байсан бол тэд одоо болтол 7 дахь өдөр буюу Бямб гарагт Бурханд мөргсөөр байх байсан. Иймээс бид ч мөн Бурхны тушаалаар 7 хоног бүр бидэн дээр ирдэг амралтын өдрийг санаж ариун сахих ёстой. Мөн бид мөнхийн Тэнгэрийн улсад очиод ч энэ өдрийг санаж ариун сахин тэмдэглэж байх болно. Тэр өдөр Бурхан биднийг бүтээснийг бас аварч мөнхийн амьдрах боломжтой болгож өгснийг дурсан санаж тэмдэглэх болно. Энэ 7 хоногийн амралтын өдрөөс эхлэн амралтын өдрийн ивэл гэж юу болохыг та мэдрэхийг хүсэж байна уу? Бурханы амлсан амралтын өдрийн гайхамшигтай айдслыг та амьдралдаа мэдрэх болтугай. Дараагийн хичээлээр бид Иесусийн дахин ирэлтийн талаар ярилцах болно. Магадгүй дахин ирэлт гэдэг үг танд жаахан шин санагдаж болох юм. Иесус хизээ, хэрхэн, ямар дүр төрхөөр энэ дэлхийд дахин ирэх вэ? Энэ гайхалтай сэдвийг бид дараагийн хичээлээр хамтдаа үзэх болно. За ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.